Сайн байцгаана уу? Ноо байна. За та бүхний өнөөдрийн бичлэгээ тэсээ яадаг хүлээж исэн гэж найдаж байна. Тэгээд юуны өмнө хэлэхэд Викторийн өмнөх бичлэгүүдийг үзэж маш их сэтгэлээр дэмжиж маш гоё урмын өгүүдийг илгээж тэгээд Викторт хайр илгээж исэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд ерөөсөө 1-2 бичлэгэн дээр тийм их хандлт аваад хүмүүсээс тийм гоё зүйлүүдийг хүлээж авах гэж бодоагүй. Тэгээд ямар ч гэсэн та бүхний сэтгэлийг байнга сонсож гоё бичлэгүүдийг хийхийг хичээж авах болно гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. Өнөөдрийн бичлэг болохоор ерөнхийдөө тэр нэгнийхээ фактуудыг ярих болно. Тэгээд сонирхолтой ингэж найдаж байна бичлэгэнд оръё. За миний ногийн талаар хэлэх ихний факт болохоор ноо кето хооллдог байгаа. Тэгээд кето хоолно гэдэг нь ерөнхийдөө бол цагаан будаа, цагаан гурил, ер нь цардууллаг хоол иддэг гэсэн. Тэгээд хөвчлэн гурвалжин будаа, тэгээ мах, ногоо их хэрэглэдэг. Тийм байгаа. Эрүүл мэндэ бодоорой. За миний хэлэх факт болохоор хоолтой холбоотой хэлбэр санагдчихлаа. Кетл бол маш их хийдэг. Надаас дээрүү 2 дахин их хийдэг. Тэгээ гомгийн хатанхан, пүнтүүсний хатанхан. Гомн пүнтүүс хоёр байх юм бол холж иж байгаа хоол нь ямар байх нь хамаагүй. Тэгээд түүхий бэрц. Түүхий бэрц гэж байна. Пэст чи хоолнд орохоор болдог байхгүй. Түүхий бэрц. Түүхий бэрц маш их хийдэг. Тэгээд цуу халуун ногоо байх юм бол тэгээд юм болоо. Гэтэ би ямар ч гэсэн ноог дагаж ирүүл хооллох гэж хичээж байгаа. Ямар ч гэсэн гэхдээ гомн харахаараа заримдаа ингээд ноён нуруугт нь урьюучлаа хуурчих гаддаг байхгүй. Тэгээд пүнтүүцэнд амар дуртай. Тийм. За дараагийн миний ногийн талаар хэлэх 2 дахь факт болохоор ноо болохоор 1990 оны 7 сарын 25-нд төрсэн Аварслинг орд. Тийм ч нэстэй. Хой. За ямар ч гэсэн Арслинг орд тэгээд Арслинг ордны ерөнхийдөө ямар хэвдэг та нар мэдж байгаа жоохон нэг тийм өөртөө итгэлтэй. Тэгээд ерөнхийдөө бол жоохон хүмүүс ирүүрээ жоохон магтаалах дуртай. Бодлоо хэлээд бай. Нэрээ. Йоо, хотлогч шүү. Арслангууд байх юм бол хилээрээ намайг өмөрөөрөө юу? Үгүй үстэй үгүй байхгүй юу? Тэгээд бол арслан илхэн зинтэй юм болгоч. Хоёр дахь факт бол Кэтлин аим шиг яриад амар дуртай. Сонсох юу нэг айгүй их дуртай. Гэтэ сонсчод дараа маш их хайдаг. Тэгээ аим шиг өгүүлгийг бол чамайг таасан шүү дээ. Би ихтэй аим шиг өгүүлэг гэхээс л нэг баримтат тал руугаа нэг тийм аллаг гэмт хэрмэр яг тиймэрхүү маягийн нэг үзэж харах дуртай. Тийм иймэр жохлондоо жоо алуурч байсан бол гэж бодож үзсэн юм байдаг тий. Би юу тий. Их цуврал алуурчд нэрийг хилэнцээ урд идэм билээ шүү. Сэнээс. Миний хэлэх дараагийн ногийн факт болохоор ноо өөр ингэсэг хэлтэй. Ноо гэдэг хэлтэй. Тэгээд тэр хэллийг бас бичлэгийн төсөл зарим нь та нар зааж өгнө гэж бодож байна. Тий. Ер нь бол одоо цагаан толгой одоо 25 6 дахь хэсэг дээр явж байгаа. Тий. Дараагийн миний хэлэх факт бол манай Кэтлин маш хараатай. Хасах хэвлээ. Нэ 7. Дандаа л харааны хэлэнд зүгдэг байна. Хэрвээ линзээ авчих юм бол баг эдийн ирээний 3 зузаан шил зүүхээр тийм хараатай. Гэтэ ер нь линз зүгээд байх тусам явцын дунд хараа муудаад байдаг юм шиг надаас яг заах надтай танилцж байхдаа хасах 5 6 хэвчээсэн баха. Тэгээд жилийн дотор хараа ирсэн юм бол муудаад байгаа. Тэгээ хэрвээ та бас хараа муутай байгалийн зүйдэг бол ер нь гэрийн нөхцөлд одоо карантинд орж байгаа тэг байг карантинд байгаа бол шил зүүсэн юм шүү гэж хэлмээр байна. Дараагийн миний хэлэх факт болохоор ноо ерөөдөө их хувцас өөр хийж өмсдөг байгаа. Тэгээ урлаг эрдмийн төгссөн. Яг одоо надад хийж өгсөн хувцас байхгүй ч гэлээ. Би бас хувцсуудаас нь өмсдөг. Тийм. Ер нь миний их хувцсыг өмссөн дөө. Миний дараагийн хэлэх факт бол Кэтл маш чимээгүй. Ер нь одоо нэг машины уртлын суудлын дээр хүн суугаар мэдрэгчин дуурайд суудлынхаа бүсийг зүгээрээ гэсэн тохиолдол дуурдаг штеп. Кэтлин сугаар тийм дуурдаггүй. Юу гэсэн үг юм? Дуурдаг штеп. Дурдгүй штеп. Гэхдээ тэрнээс л та нэг ажил дээр ингээд алхангууд тийм. Манай ажил дээр ингээд нөгөө мэдрэгчтэй гэрэл байдаг. Намайг явахаар бол хасаад би Кэтлинийг хураасдаг. Тэгээ заримдаа юм сүнстэй кинонд орж байгаа юм шиг байдаг штеп. Жин таг. Чийсэн чинь. Чийс бия.
За ноо болохоор нь шүү дээ. Миний бий болох DJ Kettle-ний хамгийн анхны шив байгаа. Тий. Саяхан 7 сард 100 намайг дагалдаж нэгсэн явсан. Ер нь бол одоогийн байдлаар гайгүй тоглолт болсон тийм. За дараагийн миний хэлэх факт бол Kettle өөрийгөө мөсөн хатан гэж дуудуулах дуртай. Тэгээ гаднаасаа юу гэж анхаарахад нэг тийм жоохон хүмүүсээс хол хүндий хүнтэй харьцдаг ч юм уу. Нэг чимээгүй суугаал чимээгүй хүмүүсийг ажиглал. Тэгээ нэг өөртөө хүмүүсийг ойртуулдаг нэг тийм энергитэй юм уу? Анх тийм санагдав. Тэгтээ тийм биш шүү. Дотроо мама. Тэр нь одоо л ингэж бичлэг гээд жоо нээлттэй байгуулахс ерөөдөө introvert талдаа юм. Ер нь багтаа нэг амар хүн болгонтэй ингээл гэж ярьдаг. Жоо нэг тийм дуу хүн гэх юм уу? Ер нь тий. Дуудалтай. Тэгэл уцаар ярихдаг уу? Тэг ерөөдөө би ч гэсэн уцаар ярихдаг уу? Тэгээ зарим үед зүгээр хүмүүс байнга залгаад авахгүй байхад мессеж хийж үлдээчихсэн гэж аяг хүсдэг. Гэтэ ихэнхдээ тэгдэг үлдээ. Брэний дотны амар ганцаар бол гайгүй л дээ. Наа болохоор биш дээ. Өглөөс эрэхтэй ингээд сүнс нь ерөөс орж ирүү заяа. Ямар ч сүнс байхгүй заа. Тэгээ амар балиар ааштай. Тэгсэн мөртлөө ингээд балиар ааштай тийм жоох үг чигсэрдэг дандаа. Тэгээ тэр нь амар хөөрхөн. Гэхдээ та нар ч гэсэн тэгдэггүй ингээд яг өглөө босчоод нэг дөнгөс ирсний дараах нэг 5 минут ингээд нэг байн мандралтай гээл. Дээр чи ингээд шуурн үсээл. Наа болохоор залхуун хүрхгүй л бол ихэд ресторан цаашаа бүр амар гоё л идэг. Тэр ингээд амар гоё л гэж хүмүүсийн найзуудаа ч юм уу гэр бүлийнхээ гоё хооллоод суух дуртай. Тэр хоолоо идүүлэх дуртай гэх ч юм уу. Энэ бол амар гоё л гэдэг. Тэгээд би бас өөрийнхөө хийсэн хоолндоо дуртай. Си энэ ч арслан зам байхгүй юу? За дараагийн миний хэлэх факт бол яац мэдээ. Сүртэй болчихсон юм шиг. Дараагийн миний хэлэх факт бол надад Kettle-ний music taste нэм таалагддаг. Тэгээд ер нь миний их жоохон таалагддаг гэж магадгүй те. Зарим нэр би жоохон K-pop сонсох гэдэг. Blackpink гэдэг тийм шууд гарсан. Ноо болохоор зохиолчдаг байгаа. Тэгээд зохиол мохиол яг тиймэрхүү тал дээр ер нь бол тэгээд янз янзын юм дээр айгүй юутай, чадвартай, мэдрэмжтэй. Тэгээд зохиол бичдэг гэдгийг ярингаа бас давхар тэрвээ дээр зохиолыг уншиж үзмээр, сонсож үзмээр байвал тэр доор нь description дээр линкийг тавьчих. Тэгээд та бүхэн бас сонирхож үзээрэй гэж хэлмээрээ. За дараагийн хэлэх зүйл бол би Kettle-ийг хувийн талаас нь амар хүндэлдэг. Тийм надад байдгүй эсвэл би хичээгээд ч гаргаж чаддгүй тийм зан чанарууд байдаг. Өмнөд амар тууштай нэг юм ихлүүлсэн бол заавал эцгийг нь үзхийг хүсдэг, ирмэлцдэг, тэрнийхээ төлөө тэмцдэг. Тэгээ би ингээд одоо зөндөө олон юм ихлүүлээд дундаас нь хайцсан юмнууд амар олон байгаа. Жишээ нь одоо хувц хийх гэдэг ч юм уу. Тиймэрхүү тал дээр би Kettle-ийг хүндэлдэг. Талаарх дараах факт маань болохоор ерөөхдөө амтай болгоныг бүр чин сэтгэлээс амар хайрлах үздэг, амар нинжин сэтгэлтэй. Тэгээ ер нь бол хүнийг амар хурдан ч авдаг, хүнийг ер нь амар өрөвдөг сэтгэлтэй. Гэхдээ хэрвээ биш дээ, хэрвээ тэр хүн ямар нэгэн зүйлийг ухаарах хэрэгтэй гэж утсан бол бас хатуу байж чаддаг. Гэхдээ дотроо хайрласаар байдаг гэх юм уу. Ер нь бол амар тийм хүнийг хайрлах сэтгэлтэй, хүн болгоныг яг тэгэж хайрладаг. Тийм. За дараагийн миний хэлэх факт бол Kettle маш халамжтай. Тэгээд ер нь халамж идэх хүмүүс амар том зүйлээр хүлээж аваад байдаг. Гэтэ халамж хүний хайр гэдэг чинь маш жижигхэн энгийн зүйлүүдээс эхэлдэг гэж би өөрөө боддог. Тэгээд би өглөө босчоод уснаас өөр шингийн юм сууж чаддгүй. Тэгээд тэр нь заавал хүүтэн байвал бас чаддгүй. Жохон маягтай гэх юм уу. Тэгээд заавал температурыг нь бүлээхэн байлгаж ийж уудаг гэх юм уу. Тэгээд нөгөө хамгийн өглөөнийхөө бүх эрчүүдийг би яг тэр 2 аян уснаас олж авдаг. Тэгээд бүхэл бүтэн жил 3-4 сарын турш өдөр болгон тэр өглөө сэрх болгон тэр 2 аян усыг бэлдээд тавьчихсан байдаг гэсэн бүр нэг ч өдөр алгасаагүй температурыг хүртэл тааруулж тавина гэдэг. Одоо миний хувьд бол маш том халамж. Бичлэгийн сүүл хэсгэрүүгээр ноог хэлийг тайлбарлах гэж ярьсан. Тэгээд та бүхэн өмнөх бичлэгийг үзсэн бол ноос Konopi Konochik гэдэг. Тийм Konochik.
Өөр тэгээд mimic гэдэг бол минийх гэсэн үг. Өөр чиглэлээр бамбаг бол халбаг гэсэн үг. Крокодил бол тэрко гэсэн үг. Тэгээд бөөжгөө бол бөөр гэсэн үг. Бонжиг бол өгцөг гэсэн үг. Лэлэн бол алин гэсэн үг. Шивга тарус Бакрима бол зөв миний төгийг ярьж байгаа. Бакрима гэдэг байхгүй. Бакрима болохоор над руу яг нөгөө факима гэж зөв юм ярьж байгаа. Тэгэж бичихж хагаад андуураад keyboard ч юм уу буруу тарагдсан. Тэгээ бакрима гэжсэн. Тэг тэр болохоор битэрийн яг өөрсдийн нэгэн төрлийн хараалцсан байна. Тийм, бакрима. За тэгэхээр өнөөдрийн бичлэг маань та бүхэн таалагдсан бол лайк, subscribe хийгээд, share хийгээд, тэгээд comment хэсэгт бас сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Зөндөө их хайрлагдаж байгаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.